Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л авилж мэдэхгүй шүү. Тимээ нэрээ тийм те. Ямар ч ирэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Гэр бүлийн радио 104.5 84.5 төлгөн дээр та яг энэ цаг мөчид Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгээ хүлээн авч сонссоогүй шүү. Сонсохгүй байна. Сонсохгүй байна. Зөвхөн та биднийг гэр бүлийн радио гэсэн пэйжээс лайваар үзэж байна. Тийм үстэй. Энэ Улаанбаатарын өглөө биш. Оо, чи тэгж хэлсэн юу? Би Улаанбаатарын өглөө гэж хэлсэн байхгүй юу? Энэ бол том өрөө байна. Том өрөө цэнгийн нэвтрүүлэг эхэлж байна. Радиогийн 1-р студид Эрка Заяа найруулагч Мизо ажиллаж байна. 3W1045 цагийн минь вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээс нэвтрүүлгээ сонсох боломжтой. Харин үзхийг хүсвэл Facebook дээр гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичиж тайгаараа. Тэгвэл яг одоо дүрстэйгээр танд хүрч байгаа. Өнөөдрийн сэдв бол маш сонирхолтой сэдв байгаа. Өнөөдрийн сэдвээс гадна нэвтрүүлэгтэй хамтран ажиллахыг хүсвэл маркетингийн 88 66 1045 88 66 1045 дугаар таны өмнөлттэйгээс гадна өнөөдрийн шууд утас энэ талт юм байна. Энэ байна. 9986 1045 9986 1045 дугаар руу залгаарай. Яаж заамар юм бтэ те. Энэ биш. Энэ рүү залгахаас гадна өнөөдрийн бидний сэдв. Үгүй шүү дээ. Яаж тэгээд байгаа юм бэ чи? Наач гарахгүй шүү дээ. Би абиш. Юу яриад байгаа юм бэ? Миний доор байна шүү дээ. Энэ биш шүү дээ. Харин тэгээ би ингэж зааж штэ. Үгүй чи ингэж заа. За тэр яах вэ? Би ингэ зааштай заяа чи чинь. Энэ шүү дээ, энэ шүү дээ. Өнөөдрийн сэдв бол таргалах нь амархан уу, турах нь амархан уу гэдэг сэдвэрийг хамтдаа ярилцах гэж байна. Ястой гоё сэдв. Амархан гэдэг дуу байдаг штэ нэрээ те. Та өөрөө сонгочих шууд. Надад болвол таргалах нь амархан. Турах нь амархан. Окей. Надад бол таргал эхлээд намайг сонгох гэжтэй. Тийм шүү дээ. Тий. Надад бол таргалах нь амархан, турах нь бол жоохон хэцүү. Гэхдээ надаас яг энэ асуултыг 2 жилийн өмнө асуувал би ёо таргалах нь хэцүү шттэ. Би таргалж үзээгүй. Тий, яаж мэдгүй гэж хариулах байсан баг. Би бүр усуусан ч турдаг гэж хариулах байсан баг та. Тэгсэн чинь би өнөөдрийн яг энэ өндөрлөг дээрээс энэ жин дээрээс та бүхэнтэйгээ мэдчилэхэд ер нь бол таргалах нь бол маш амархан юм бэлээ. Би танд үзүүлж болно. Та яг одоо харж байна гэж. Маш амархан. Турах нь бол үнэхээр хэцүү юм бэлээ. Би одоо яг турах гээд хичээж байгаа учраас хэрвээ магадгүй маргаашийн дугаар аль нь хэцүү вэ гэдээ ороод ирвэл би турах нь хэцүүгээ ингээ бас ингээ суучлах хаалаа та. Тэгэхээр өнөөдрийн асуултын хариулт бол миний хувьд таргалах нь амархан. За. Надад одоо турах бол их боломжтой санагдсан. Яагаад тэгэхээр би хараа яаж идээд. Хугасаа турах юм бэ? Яаж идээд заяа. Гэтэ энэ хардаа энэ асуултыг би надтай хамт ажилдаг манай багийн 2 залуугаас би үнэхээр асуумаар байгаа байхгүй. Гүг би энийг мизүүгээс сумаар байгаа. Гэвэл энэ хоёр хоёулаа турхаа. Гүг бүр мизүүгээс сумаар байгаа уул нь энэ. Гэхдээ хоёулаа бүр өндөр настай юм байж ш турхаа. Энэ хоёрын насны хүмүүс аль мянгахыг сулгамаар байна тий. Гүжээтэй болсон байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ хоёрт гүжээ байхгүй. Өө эхнэр битээр ингэж байна. Хамт ингээд оройн хоол хорсон шүү дээ нэг 5 хоног л хорсон. 5 жишээ 7 хоног юм байна. Нөхөр бит хоёр бас 20-од одоо 11 дэх хоног нь болж байгаа. Нөхөрт бол айгүй одоо үр дүн гарч байгаа үстэй. Маш хурдан. Хурдцтай. Хоног тутамд баг килограмм хайж байгаа. Яг тийм байлээ. 8 сарын 1-нд бит хоёр ихэлсэн 8 сарын 4-нд маань чи үзээчтэй чи жингээ үзээчтэй гэдээ боо юм болж байна. Тэгээ өөрөө болохоор л өдөр алга үзэл 100 та 500 гэсэн гээд. Тэгээ 85.5-аас эхэлсэн хүн баггүй юу? Одоо бараг 81 мэг болчиход байгаа маа хаашаа. Тэгэхээр би ингээд за би ингээд үзэхгүй гижээснэ нууцаар нэг үзчихгүй за хэд хонлоо? 4 би нөө 5 хонсон. 4 биш 6 хонсон юм байна. 6 хоноод би за яг нууцаар өөрийнх нь жинг үзэл. Би 14 хон жиж л үзнэ. Эсвэл сар болж үзнэ гэд үзэхгүйсэн. Хажууд нь бол. Үгүй харин ч үзчихэж гүү. Тэгээ харин үзэхгүй 6-7 хоноод үзсэн чинь би 700 г нэмсэн байлээ. Нэмсэн гэж. Тийм. Тэгэхээр нь үзэхэ боллоо. Чи бол оролдоо лагаа хичээгээл байгаа шүү дээ. Маш их хичээж яаж. Би илүү. Хоёр бол яг адилхан чи баг илүү хичээж байгаа. Би баг илүү байхгүй юу? Тийм тий. Тэгтээ би арга болсон.
За. Арга нь юу байсан бэ гэхлээр надад ерөөс нөгөө Жингээ үзэхгүй байх хэрэгтэй байна гэж. Нэгдүгээр жингээ үзэх байх хэвээр. А хоёрдугаар талаар хөдөлгөөн юм байлээ. Тэгээ маш олон хүмүүсээс надад ингээд санал хүсэлт санал Зөвлөгөө ирж байгаа тийм. бас тий санал хүсэлтээр турдаг. Үзэгчдийн хүсэлтээр. Заяа. Нэ манай үзэгчдийн хүсэлтээр надад санал өгж байгаа юм л да. Тэр нь юу гэж байгаа гэхэлэр шууд ингээд ингэдэг тэгдэг гэд надад зөвлөгөө өгөөд миний хөдөлгөөнийг манай дасгалжуулагч Мисо дасгалжуулагчтай болсон. За. Хоол зүүч Нако хоёр маань За алхан та нар ч. зохицуулж өгөхгүй юу. За. Тэгээд би түүнээс хойш яг 4 хоногийн дараа жингээ үзсэн чинь 2 кг ассан гэсэн. Come on бүр 2 уу? 2. Бүр цэвэр. Чинийх тэгвэл ингээд хасагдах нь ингэж байж бум гасгаж байгаа юм байна. Зөв. Зөв тасгал сургуулалт нь хэрэгтэйсэн байгаа. Одоо жишээлбэл би нэг нь үзүүлээ л та. Яадаг гинэ. Хүн шахуурдах юм уу? Үгүй би нөө дэс. Дэс. Гэхдээ өнөөдөр сэдв юу вэ? Өнөөдөр миний тунгалаар ярих юу вэ? Манай үндсэн сэдв рүү орё. Хүүхэд байхад манад юм дэс байсан байхгүй. Гэхдээ дэс миний хувьд бол ерөөсө турах зэвсэг байгаагүй. Одоо ингэх нь шүү. Ээжийн шийтгэл байла. Энэ энэ. За харуулта тийш зогсож байгаа. Нэг хоёр үсрээд харуулч. 2 үсрээд би өглөө үсэрсэн. Хэдэн удаа үсрэх өдөрт? За баг багаар нэмж байгаа. Огцом мэдээж ачаал авах юм бол бөөрөнд муу бусад эргэтнүүдэд нөлөөлнө шүү дээ эн чин. Ядарн те хамгийн гол нь бөөрөнд байж байгаа шүү дээ. Хүн чин бас өөр юу бусад эргэтэн нөлөөл. Цаан ч бүр ингээд бүр дивжэн дээр гараад бүр нүүр хамаа шамшийтл зодтолдог нөхдүүд бөөрөнд нөлөөлнө. Бусад эргэтэн нөлөөлнө гэхгүй шүү дээ. Тэр хүмүүс бол турна гэж бас бодоогүй шүү дээ. Тэд нар чинь туранхаал байдаг л да. Тий. Би чинь энэ өөр бас ингээд техникээр үзэж байгаа аахгүй. Тэгээ ингээ үзэхэр чи эн чинь янз янзын зүйлүүд бол орж байгаа. Өнөөдөр цэнгэж нэвтрүүлгийг танд хүрчээ. Надаар цэнгэж байгаа юм ааш. За одоо Эркагийн хувьд болохоор хамгийн өндөр жин хэд дээрээс? Би 85 л хүрсэн. Хай 85. За тэгвэл доош. Наад чиг атгахаар амтэн те. Би чи 85 гэдэг бол айгүй. Манай нөхөр одоо 85.5-аас бууж байгаа шүү. Манай нөхөр чинь бол өндөр шүү дээ. Би бол 68 байхгүй миний өндөр чинь. 68 надаас намхан шүү дээ. Метр 68 заяа. Тэгэхэд надад 85 гэдэг чинь бол үнэхээр зөхгүй юм байлаа. Тийм шүү дээ. Муухай олчтой юм байлаа. Бөөрийнхи пороор шиг л Тийм муухай олчин. Тэгээд ингээл ялангуяа би чинь нэг юм гидгэр байхгүй. Тэнгүүд ингээ гид зурагшаага пүм. Яаж яагаад он цайтай. Тэгээ ингээд энэ хоёр чинь хоёр тишгээ пүнк гэчээр ингээд нэг айгүй муухай харагдана. Нэг бүр нэг албаар ингээд байгаа юм шиг харагдана. Тэгээд тэр чинь айгүй эвгүй байдаг. Тэгээд тэрнээс болоод би өөртөө жоохон гутаад. Тэгээд одоо би нэг юм хүмүүс намайг бас хичээхгүй л байдаг гэж бодож байгаа ах. Үгүй. Одоо хамгийн доод чинь хэд дээр байгаа? Миний хамгийн доод нь 80 саяхан би 89.5 хүрсэн. 79.5 хүрсэн. Миний хамгийн дээд чинь 85 байсан. Миний хамгийн доод чинь 89.5. Чигш. Нөгөө тийч яаж яхад тоонд юм уу? 89 хүрж үтсэн. 5 мав биш. 89 хүрсэн. 89 зүгч. 89 биш 79 хүрж үтсэн. Сайхан. Нөгөө нэг тэр мацаг барилтаар. Зөв одоо тэг хийдий. Одоо зүгээр яг хэви идэж байгаа. Зүгээр ямар ч асуудалгүй идэж байгаа 81. 81 гэлтэй байгаа. Би яг 81, 82-ийн хооронд ингээ те. Яг энэ хооронд би бараг сүүлийн 4 жил явчихна. Яг сайхан бариад явж байгаа тогтмол. Би Америкт очиод 85 хүрсэн байхгүй хамгийн дээдл. Тэгэл тэрнээс доошоо ингээл хараа жин ингээд баг бахаараа нэг амар том давуу тал нараа над чиг юм яхэр хүнд заяа. Ингээд химнэлтийн горон байдаг хөөх. Аюу амар штэ. Хүссэн юм идэхгүй гээл бод. Хүссэн юмаа бити ид. Тэгэхэд хөөрхөн бомб тураад явчихна. Бомбооч. Хүссэн юмаа идээд тэгэх юм бол хөөрхөн бомбооч. Тий. Ер нь ийм л юм байлээ. Чи нэр амттан идэхгүй байгаа юм ярив юу? Ер нь бол амттан идэхгүй байгаа. Ер нь гэдэг чи өксөг юм. Ер нь идэхгүй байгаа. Ер нь бол турах, харгалах гэдэг чинь болохоор ийм юм байлээ шүү дээ. Ерөөсөө сайн явах санааных гэдэг шиг турах. Арчаатай асуудал ахгүй, арчаагийн асуудал байгаа байхгүй. Заах тэ хөргөв чи өөрийг заавал хэрэгтэй. Тэгээд хамгийн гол нь ч нөгөө янз янзын одоо чиний кейс бол өөр. Би яриад дуусаагүй шүү дээ. Гү би ярина.
янз янзын юмнууд үүсчихээл л да. Жишээлх юм бол төрсний дараа бол мэдээж шууд турж чадахгүй учраас жин нэмэх асуудлууд үүсэж байна ч гэдэг юм уу. Тэгээд би физиологийн эрүүл мэндийн шалтгаанаас болоод жин нэмэх асуудлууд үүсэж байна гэдэг ч юм уу те. Гормоны өөрчлөлт байна те. Гэтэ тэдгээр хүмүүс ч гэсэндээ би туранхаа болчих гэхээсээ илүү юу гэж боддог вэ гэхээр би эрүүл болчих гэж боддог байхгүй юу? Эрүүлжий гэж боддог. Бондгор эрүүл байх боломжгүй юу? Тэгэхээр бондгор эрүүл байх боломж олвол ер нь хэцүү бах тий. Хэцүү бах тий. Яг уу шууд турж болохгүй гэдэг заалттай болвол яа харахгүй бондгор гэхдээ яг иймэрхүү байдлаараа эрүүл мэндэ ингээд барьж яах нь хэрэгтэй байна гэдэг зүйл алдаад. Чи ингэж бодож үзээгүй юу? Турхын төлөө чи эрүүл биш аргыг чамаагүй хэрэглэхэд бэлэн болоогүй юу? Үгүй. Би арайч тийм дээрээ тулааг байгаа. Тэгээ ер нь бол гадуур тураах бүтээгдэхүүн бол миний дуртай чихрнээс авахгуулаад бүх л юм бэлээ. Чихрэл байна уу? Бэлээ. Тэгээ жели мели гэл ингээл байгаад байгаа байхгүй. Тэгээ хамгийн гол нь эрүүлэр турах гэдэг чинь бас нэг өөр. Тэгээ би чинь нэг буруу зүйлээр турчих юм бол тэгэл дахиад нөгөөдхөө хэрэглэх гэл эхлэн штэ. Нэг донтож байгаа юм шиг. Үгүй турчаад тэгээд болчул яа дээ. Үгүй тийм бах тий. Тэгээд дээрээс нь ямар нэгэн байдлаар хүний дотор эргэтэн болно ходоод гэдсэнд муугар нөлөөтэй л байж таарах гэдэг байгаа байхгүй юу? Буруу бүтээгдэхүүн. Тэгээ тэр хүний бие физиологт нь таарахгүй гэх мэтчлэн янз янзын зүйл байгаа. Би яг 3 дахь төрөлтөөсөө хоошоогоо л гэхдээ 3 дахь төрөлтөөс хоошоогоо би жилийн хугацаанд турхаа хийсэн байхгүй. Хүлээсэн тэгээ багсартай байсан. Тэгэхээр чиний төрөлт нөлөөлөг байна. Үгүй. Тэгээ дараа нь бүр ингээ хөхнөөс гараад ингээд ингэнгүүт сүүл угаасаа хөвгөлөхээр турчдаг тий. Тийм. Буцаа хөвчмөр юм шүү. Хөхгүй л. Би үдсээгүй лээ. Ийм юм байд юм байна. Би сая нэг юм олж мэдсэн нь юу гэхээр манай гэр бүлийн хүн нөгөө нэг амар харшил ягаад харшилд нэг өнгөрсөн хаваржангаа айгүй нэрвгдээд нөгөө нэг урамлын харшил биш нөгөө нэг энэ хүмүүс одоо ингээд урамл өнөртэй л ингээд амар хамран битүүрэл ингээд захтан бахнаа тийм биш. Би энэ дээр нь туурдаг. Эркэр харахгүй байхаар миний өнцөг тараад байгаа учраас би ингээд суучих. Тэгээ нөгөө нэг би энэ дээр нь туурдаг харшил واخгүй. Тэгсэн чинь тэрэнд нь зориулаад эмчийн бичигсэн эмчин эмн өөрөө дааврын одоо юутай. Тий, даавартай шууд холбоотой. Дааврын тим эмчилгээ үүд юм билээ. Тий, бас бамба булчирхаатай холбоотой. Ер нь бол тэгвэл тим эмчилгээ чинь өөрөө холбоотой шүү. Тим эмчилгээний нэг амар сөрөг тал нь юу вэ гэхээр хараа бид нь үлдчихдэм байна. Тэр дааврын одоо нөлөө. Тэнгүүд дааврын нөлөөнөөсөө болоод хүний бие нэг ялгаруулах бодисоо ингээд тэнцвэртэй биш ялгаруулад тургалах, тархалах гэдэг асуудал чинь ингээд нөгөө миний хүсснээр болдоггүй. Одоо чи яаж ч одоо баг идээд тархалаад ах жишээтэй тий. Тийм юм байна. Усан ч тархална гэдэг зүйл бас байгаа. Тийм яг гарах байх. Ерөөсөө эхлээд турах гэж л байгаа бол мэрэгжлийн эмчэд очиж жагаад бүх шинжилгээнүүд өгөх хэрэгтэй юм билээ. Яг юуны учраас би тархалаад байгаа гэдэг чинь байлаа энэ төр гэдэг юм. Би өгч байгаа. Энэ яаж хүн дээр толгуурлаж яриад байгаа. Яаж яхад нөгөөдхөр яаж яхад чиний сэдв юм аа. Айгуу нөгөө юу үнэнч. Харин тий. Худлаа хэлнэ гэж байна. Өгцөн тэр гэ тэ худлаа яриад явцсан бол. Би өгчин. Тэгээ энд ангараг гэсэн байна л да. Тургалах амархан гэдэг. Ангаргийн хувьд бас энэ сэдвээр ярихад тургалах амархан. Яг энэ жин дээрээ насаараа байгаа хүний хувьд ангар нэрээ яаж байж байна нэрээ? Ангарах чинь бас нэлийн бас хөөрхөн эрүүл жинтэй сарагдаад байгаа штэ. Тий. Тэгээ гүүж харайвал энэ нөхөр нэлийн хол хаяа шүү. Айгу сонь те. Тэгээ гахаал эдийн. Тий. Энэ гэхдээ яг нэг амьдралын хэм маягаар шалтгаалж байгаа бас. Ангарах бас хоол унданд бас их дуртай гэдэг. Гой хамттай хоолнд их дуртай гэдэг байхгүй. Тэгээд эсвэл арай хоол иддэг юм болов. Гэхдээ ерөөсө бүр хамаа замбраагүй идэж байгаа заа юу. Ингээл өглөө өдөр оройгүй идээл ингээл дуртай хамтнуудаа тэгсэн ч гэсэндээ жингээ барьж байгаа хүмүүс байдаг. Тэр бас тэр хүний онцлог л байдаг бах та тий. Заяа зүгээр эргөрлөө хараасаа хаанаас ч гарсаг хөөхөө охин штэ чи гинэ. Үгүй. Миний өнцөг энэ байхгүй. Ой, одоо за би чамд би доосгаар хэлээ зэ. Би бас одоо ийшээ харж суул надад бас зүг байгаад арай эвтэйхэн байгаад байгаа. Яг одоогийн байдлаа. Би хоёр өнцөг олчихсон. Хоёрын өнцөг нэг тал руу болохоор айгүй юу маа. Хоёлаа. Гэтэ нэг бодлын ийм энийг зүгээр ярих юм бол нэг бодлын зүгээр ярих юм бол хоёлаа нэг зүг рүү харж байгаа нь сайшаалтай байхгүй юу? Нэг багийн хүмүүс нэг зүг рүү харж байгаа нь хамгийн зөв шийдэл. Хоорондоо ярьж ээж юу? Хоорондоо ярьж ээж хоёлаа нэг зүг рүү харж. Араас үг дамжуулаад байгаа.
Тэгээ өнөөдрийн сэдвээр ярьж байхад маш олон хүмүүс өөрөө өөрсдийнх нь нөгөө турж байгаа, эсвэл турж исэн, эсвэл таргалах гэжсэн янз янзын санаа бодлоодоо дэвшүүлэх байлаа хэл та. Би нэг хөгжилтэй түүхээс хуваалцъя. Тэгээ энэ надад бус. Миний ижид манай найзад гэж ярьдэн шүү дээ хүмүүс. Би бол тэхгүй шүү дээ. Өөрөө өөртөө тохиолдсон зүйлээ өөрөө шууд л ярина. Манай ижид тохиолдохгүй юу? Манай ээж чинь бүр айгүй туранхаа хөхт идэг байсан. Бэсийн бэнлээ. За. Айгүй туранхаа. Тэр одоо ихчүүд хөөрхөн бас мондооцсон. Амин хаанаага ингэмээр заа юу. Тэгээ одоо айлаас тавуулаа гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр үед чинь өндөг 9 тосмос гэдэг зүйл чинь бүр үнэндээ баян айлдан л байдаг ховын бараа. Тий. Тэгээд тэгсэн чинь нэг 100 г 9 тос нэг ширхэг өндөг болж авчлаа те. За. Тэгээ ингээ хөргчөндөө хийцэн байж. За. Тэгээ яаж ийнвэ гэхлээр өндөг шараад идээд ингэх юм бол ингээ таргалуулдаг маргалуулдаг ч гэдэг юм ингээд нэг юм сонссон байгаа даа штэ. Өндөг хутгаж идүүлэх гэлээ. Майнуз болох гээд байна. Майнуз таргалахад нэмэр болдог. Тэгээд хутгаж идэх гэжсэн баг. Тий, майнуз хийх гэж байна. Өндөг 9 тос 2-оор. Их чинь нөгөө тосонд нь авчиж шараад идчихэж. Хөөхий дээ. За, нөгөө олдсон газар. Аав ээж хоёр нь юу гэж загинж ирэхээр нэг нь таргалах гэж ядж хахад нэг нь өсөж өгөх гэж байгаа юм шиг тэрийг шарж идээд. Тэгэхээр ер нь үед ямар нэгэн байдлаар он цаг үл хамааран турах, таргалах гэдэг асуудал ингээл яригцаар л байсан байгаа байхгүй. Үнэ. Сайхна бид нар юуны тухай ярьж байгаа нэхээр таргалах амархан уу, турах амархан уу гэдэг сэдвээр ярьж байна. Манай сайхнагийн хувьд таргалах нь амархан уу, турах нь амархан уу? Ингээд юу жимбих нь амархан уу? Ер нь тарах нь их амархан байх гэдэг. Ер нь хүмүүс тараад тахтай яагаад. Гэтэ турхаа хүмүүст бол тарах нь үнэхээр хэцүү гэсэн. Тэгээ бүр ярьж илээ штэ. Яг үнэндээ турхаал бол амархан дасгал хөдөлгөөн хийгээд ч юм уу яаж ийж агаад хоол моллоо зохицуулаад турч чаддаг. Төрөлхийн бүр нэг тийм турхаа юмнууд байдаг. Таргалах үнэхээр хэцүү. Бүхэл арга хэмжээнүүдийг аваад таргалж чадахгүй. Мизүү комент бичээрэй хөөе. Мизүү хөөе. Мизүүг би бүр мэдмээр байгаа байхгүй. Мизүү гэхдээ хоол идээл ах шиг харагдаад байдаг шүү. Чи битээрээс нэг тутахгүй шүү энэ. Тэгээ дээрээс нь эн чин тоогооч их нэртэй бүр авч байгаа байхгүй уг нь болоод. Гэтэ ингээд ерөөсөө таргалдаггүй нь хэцүү болоод таргалахгүй нэ эсвэл өөрөө эндээ амар юм. Үгүй мизүүд бас нэг юм суур байдаг ах гэж бодож байна. Манай мизүү чи өөрөө нөгөө гар бөмбөгийн олон улсын мастер хүн штэ. Айгу гой зөгтөг штэ тий. Тийм тэгээд дээрээс нь спортын мастер хүн штэ. Бүх төрлийн спортоор ингээд нэг юм юу таахгүй юу? Хичээлээд идэг тий. Тийм маш авьяастай. Тэгэнгүүт нөө хөдөлгөөнтэй. Чи яг хөдөлж байгааг нь мэдээд байгаа юм уу? Наа чи хөдлөхгүй ойр наа чи заал аваагүй би мэдээд байна. Чи ямар заал аваагүй үстэй мэдээ. Юу юм бэ? Нэхэл хатуу юм бэ бүр. Турах хэмжээний заал авж байгаа гэдэг чинь өөр. Ер нь байнгын хөдөлгөөн гэдэг чинь л тэр цаана. Наа чи баян хөдлөхгүй байгаа байхгүй. Хараа гэрлүүгээ машинтай аваад гэртээ очиж суугаал гэрээсээ машинтай ирээд эн чинь ирээ суугаад байгаа. Би баг гэрээсээ нааш алхаад би дараа жич яриад. Одоо сонсогчоос юу гэж асуух гээд байна вэ гэхээр та турах эсвэл таргалах ямар нэгэн оролдлого хийж ирсэн үү? Бүтэлтэй болон бүтлгүй орлогоосоо бидэнтэй хуваалцаасаа гэж хүсэж байна. Энд бол хүс хамаарахгүй. Мэдээж эрэгтэйчүүд ч гэсэндээ турах таргалах дээр ямар нэгэн зүйлүүд хийж л ээж таараа гэсэн үг шүү дээ, тийм учраас турах болон таргалах оролдлого хийжсэн. Тэгээ бүтэлтэй болон бүтлгүй. Тэр тусмаа энийг ёстой туршаад хэрэггүй шүү гэж зөвлөгөө байх юм бол та бидэнтэй холбогдоосаа гэж хүсэж байна. Эсвэл комент хэсэгт бичээрэй. 99 86 1045 99 86 1045 дугаар таны өмнө нээлттэй байна. Надад бас нэг таргалах турахтай л холбоотой байх л да гэж бодогдоод байна. Нэг юм манай эмэгтэйчүүд хөрх юм бас нэг юм хүндрэх асуудал бас хүнд юм а тий. Нэг юм тогтмол хүндрэх гэдэг нь ер нь тийм тогтмол биш юм тий. Наа чи эфирээр ярих жоохон зохимжгүй маа. Яагаад зохимжгүй? Энд чи хөрх юмтай хэцүү шүү дээ. Гиз цэвэрлэх гэж яар. Гиз цэвэрлэх. Гиз нь ойр ойрхон цэвэрлэгдэхгүй маа. Цэвэрлэгдэхгүй юм. Ер нь бол нэг тийм хөрх юм. Тэгэл бодохоор хөрхий эмгтээчдийн өмнөөс би ингээд санаа зовоод байгаа байхгүй. Тургуулчмаар ш дуулна. Тураачмаар ш. Тэгсэн чинь нөгөө чинь тургалаад байгаа байхгүй. Турах хүсэлтэй таргалаад байгаа байхгүй. Энэ даавар беби баахан юмнууд нөлөөлж байгаа шүү. Сайхан ангиж байна. Би том баяруудын өмнө ёстой сайн жимбич эхэлдэг гинэ. Тэгээд баяраар буцаад дэлбэрдэг гинэ. Яаж жимбидийн? За тэрийг хуваалцаач. Нууцаасаа хуваалцаач гэж таныг урьж байна. Манай сайхнаач бас нэг тийм бүдүүн бол хүн бол биш. Гэхдээ бас туранхаа гэж туранхаад нь бол ороолохгүй. Яг юм зөгцсөн алтан тундаж маягийн юм уу да. Одоо нэг осонд насандаа тарцдаг.
Ингэж ярьд юм байлээ. Чиний насных бол ийм байхад зүгээр штэ. За тэтэн хүүхэдтэй юм чин тэгэхэд зүгээр штэ. За одоо өдийд бол гүзээ суухад яавал гэжтэй гэсэн ярианууд бас их байд юм байлээ. Яг одоо насанд нь тохирсон жин эсвэл тэрийг юунаас болж ярьж байгаа жин гэж байдгүй. Би харин наад тэр чинь жоохон санал нийлэхгүй байна. Яг нь наад чинь бол нэг ямар ч төлөвлөгөөгүй, ямар ч одоо нэг юм зориулалтгүй, юу гэдгийг тактикгүй явж байгаа хүмүүсийн л үг баг. Ингээл аясаар нь хайчих юм бол нэг 3 хүүхдийн дараа нэг юм хэдий ил болдог доо гэдэг нэг юм багцаа байна шүү дээ. Тэр бол үнэн. Гэхдээ тийм биш жишээнүүд зөндөө байгаа байхгүй. Тэгээ би унган махтаа гэж ярьдаг хүмүүс байна. Би унган махтаа. Ой, нэг фитнесийн коуч тэгээ хэлсэн байлаа. Энэ хатарчин. Би унган махтаа гэдэг бүсгүүчүүд ихэвчлэн ингээд эннийхэн төлөө юу ч хийгээгүй хүмүүсийг хэлж байгаа маа л гэж. Үгүй энэ хацар гэтээ харилдаггүй шүү. Харилна. Би маш турсан ч гэсэндээ энэ хацар байсаар л үүдэг. Тийм. Одоо чи 40 хэдэн килограмтай байхад хүртэл энэ хацар 20 килограмыг энэ нүүрний фитнес хийдэг гэж л. Энэ ингэж мэд юм. Энэ ихтэй дараа нь лай болдог гэсэн унжиж мунжаад. Тийм болохоор унжуулахгүй тул чи бомбоолгаад байгаа юм уу? Гүгөө. Чи унжчууд ингэ. Одоо ийм байгаа нь унжаад дараа нь лай болдог. Чи одоо унжчууд ингэ яваад заа. Гэтэ хараа огцом турхаар нөр арьс унжиждаг штэ тий. Тэгдэг тий. Нөгөө амар таргалцсан байж байгаа турангууд арьсаа чангалах гэж шүү баг тариулж барьж тийм билээ штэ. Тэрмэр бол хамаагүй штэ. Тэр бол тариулж болно штэ. За ингэж байна. Жундагийн өглөө бүр хүндэрдэгч бөөрхий хүн нь байна гэнэ. За ямар нэг хүндрэх бол асуудал байхгүй юм байна те. Манай Жунда гэдэг бол. Тэгэхээр тэрнтэй холбоогүй байна гэсэн үг байгаа шүү. Тийм үү. Даваа сүрэн баяр дахин мэндэ гэсэн бол төр баяр маань өглөөний мэндэ гэсэн байна. Турсан, таргалсан, тархах гэж оролцсон эсвэл эргэн тойронд нь энэ оролдлогыг хийж исэн хүмүүсийн жишээнүүдээс бидэнтэй хуваалцаарай гэж хамгийн амар жишээнүүд өнөөдрийн сэдвээр ярилцж байгаа. Тэгэхээр та бүхэн холбогдоод орж ирэх болон эсвэл комент хэсэгт турсан, таргалсан талаараа бидэнтэй хуваалцаарай. Би ер нь туруулдагтай мох болчих юм бил. Энээс туруул. Би нэг 78 хүрчүүл хитрхи туранхаа байх бас хэцүү шүү дээ. Би бас ингэ жоохон цайраа турчих боломж бол надад байна л да. Цайраад гэдэг наа. Цайраа турчих юм бол хүмүүс намайг баг би нүгдсэн юм уу гэж боддог байхгүй. Цайрыг нарыг да. Цайр гинэ. Турх цайрах хоёр бас мэдээ холбоотой байна. Айгүй амархан байгаа байхгүй надад. Үнэхээр амархан байгаа байхгүй. Тэгшин чинь ингээд яг тэгчих юм бол хүмүүс намайг баг би нүгдсэн гэж бодох гээд байгаа байхгүй. Аргагүй шүү дээ. Насаараа хар царайт яасан. Цайрт болчихсон. Яасан шүү дээ нэг хоолойны нэг өнгөрсөн жилийн үдийд шүү дээ. Гоо биш. Өнгөрсөн жилийн 1 сард шүү дээ. Нэг хоолойны энэ нэг юм ингээд бомбоогоод өвдөөд тэгээ би чи нэг имлэгээр явсан чинь манай хадам ээж над бүр маш санаа зовоод энэ нэг нөхөр энэ хурч байх үү. Яана энэ хүүмэн одоо баларх үе дээр гэх те. Энэ нэг нөхөр гээгүй шүү. Би юм уу хадам ээж ямар муха хэлүүлч вэ? Надад ч санаа зовоод энэ нөхөр одоо гэтээ манай хадам ээж надад гоё хэлэхгүй шүү дээ. Чи те нөхөр минь те миний охиныг 3 хүүхэдтэй нь үлдээхгүй шүү дээ гэдэг байгаа байхгүй. Тэгээд санаа тавиад байгаа юм тэр. Айгу гоё. Тэгээд тэгсэн чинь яг тэр үеэр нь санаж байгаа бол би жоохон хоол мооллон дээр анхаарад жоохон хөдөлгөөн дээр анхаарад жоохон турдаг байхгүй. Тэгсэн. Тэгсэн жоохон турсан чинь ингээд мэддэгтгүүц ингээд турчиж байгаа байхгүй. Нэг 2 хил хайчих гот мэддэж байгаа юм чинь. Тэгсэн чинь манай хадам ээж асууж байна. Яг ээжээ хажууд бит хоёр ингээ ихнэр хөвтөр ярьж таарад би нэг 2 хил хайснаа ярьсан чинь манай хадам ээж санаа зовцсон. Яна зүгээр. Энэ нэрка яач байна надаа. Яагаад чи хаяад эхлэв? Гайгүй баха. Тэгсэн чинь хавдрын өстө хамгийн ихний шийд тэмдэг чинь жин хаях юм биш. Хавдар. Тэгээ миний энэ хоолон дээр байсан юм чинь хавдар байх магадлалтай байсан байхгүй юу? Тэгээ манай ээж бүр пал хийсэн. Тэр чинь бас тэгтээ зүгээр юм байна. Манай ээж чинь надад аяйгуу сайхан хандаал хөр. Ингээл. Тэр чинь бас зүгээр юм байна. Юу гэж байгаа юм? Бараг орой болгоо над руу залгаал тий. Юу болж байна? Даггүй үзүүлгүй чи юм ээ. Гэхдээ бас загинсан бас баахан загинсан. Загнуулд юм бэлээ. Бас тэр анхаарал тавиулаад их зүгээр л юм бэлээ. Хүн чинь нөгөө би эмнэлэг төвтөж үзээгүй хүн болохоор нэг хүмүүс тийм нөгөө нэг эрүүл мэндийн ийм санаа тавилт ингээ явуулахар чинь аюу сонирн байгаа юм чинь нэг гоё юм шиг те. Гүн атхаад амаарч юм шиг те. Зүгээр ингээд ханаа төрөнгөдөө шууд хэвдмээрч юм шиг те эмнэлэг. Йоо игээд өө. Тий. Бие чагна марч юм шиг. Марч юм шиг санагдсан байлээ шүү. Хүн чинь тасчдсан байлээ. Паяа. Тэгэхээр таргалах турх бол та амархан.
таргалах, турах гэдэг нь хүний санснаар болдог зүйл бас биш байгаа даа гэсэн. Биш юм. Угаасаа л тарган байна, эсвэл туранхай, эсвэл хин нэгэн чи тарган байна, чи туранхай байна гэж хэлснээс болоод гадаа төрхөө өөрчлөх ийм зүйл бас биш байгаа. Чи хамгийн гол амар гоё болох хаа. Үгүй ингээд чи ингээд мангар гоё өөртөө ихтэй байх бах те. Гоё болох бах те. Сэтгэл санааны хувьд. Би нэг тийм өөртөө итгэлгүй. Үгүй чамд өөрчлөнө гэж штэ. Муухай юм суугаад байна уу? Үгүй угаасаа чи энэ Эрдэнэ даваагийн өгний сонголт өнөөдөр үнэхээр биш вэ? Чиний турнуу, таргалнуу, яануу. Би яачаад байгаа юм? А? Би яачаад байгаа бэ? Эрдэнэ даваа. Чи турчвал манай сонсогч нар амар нэмэгдэх байхаа гэсэн. Гүү. Үгүй штэ, тэхгүй штэ. Үгүй бүсгүүчүүд чинь нэг юм турах хүсэл байдаг штэ. Тэгмэд хоёлоо өглөөний хөтөлбөр дээр турах юм болон оруулчин зэ. Тэгээд бүр бэтүү хүүхнүүд ингэ шаваад бүр ингэ те. Өглөө заяад 1 2 гэдэг ингэ. Ахад бүсгүүчүүд ингэ л. Яа энэ. За шууд утас 9986 1045 9986 1045 дугаар таны өмнө нээлттэй байгаа учраас турсан, таргалсан, тургалсан талаараа эсвэл бүтэлтэй бүтлгүй байсан талаараа та бидэнтэй хуваалцаарай. Мэдээж болж игэл бас би мэрэгжлийн хүн холбогдоод их зүгээр санагдчих. Яах мэрэгжлийн бишэн зүгээр. Мэргэжлийн хүмүүс чи яг нэг хэлдэг юм аа л тэр хүнээс зөвлөгөө авмаараа эсвэл бас ингээд өөрөө турж таргалж исэн те тэр түүхээсээ бас сонсогчд маань холбогдож бидэнтэй хуваалцаасаа гэж хүсэж шүү. Радио утас нээлттэй 9986 яагаад баярын өмнө турдсан бол гэдэг сонин санагдчихлаа гинт. Баярын өмнө тий эсхийг сэтгэлээр ундын болоо. Яг баярын өмнө бас хүүхнүүд турах юмсан гэдэг хүсэл нь илүү их дамгаалдаг шүү дээ. Тэгдэг те. Цагаан сарын өмнө, шинэ жилийн өмнө. Одоо шинэ жилийнхаа туралтыг эхлэмээр байгаа байхгүй бүсгүүчүүд те. Одоо цагаан сар дууссан, наадам дууссан. Одоо сайхан шинэ жилийнхаа туралтыг эхлэмээр байна. Өнөөдрөөс. Одоо балаггүй дундуур нас нөгөө нэг хамт олонний маань намрын бас салхилалт малхилалт олон тэрний. Үгүй тэр мэрийг алгасан. Тэр мэргээр би турж байгаа явахгүй гэж хэлчих. Тэгээд аав ээж нь турах талаар ингээд илүү их яриад ахлаар хүүхдүүд нь бас ингээд сэтгэл зүйн хувьд айгүй ядардсан байна. Гэл турах, таргалах гэдэг нь зөвхөн аав ээжийн биш. Тэр гэр бүлийн асуудал болоод хоёрт юм байна л да. Одоо хараа ийм амар хэцүү те. Турах шаардлагатай заяа. Эрүүл мэндийн хувьд турах шаардлагатай. Тэгсэн мөртлөө үнэхээр ингээ бүр амар дуртай хүн. Аюу хэцүү бах те. Хэцүү штэ. Ингээл идэл гэдэг те ингээ бүр цогсоо зайгүй ингээд. Яагаад гэвэл тэр чинь нөгөө нэг дадал зуршил болчиход байгаа байхгүй юу? Харин тий. Зуршил болсон юм чинь эвдэн гэдэг чинь бас л хэцүү штэ. Чи ер нь фитнест очиж ингэж төмөр өгж үзсэн үү? Үгүй би тэгэж чадахгүй. Үгүй ер нь үзээгүй юу? Үзээгүй. Чадахгүйгаа чи мэдээд байгаа юу? Би мэдээд байгаа. Чи бас гайгүй ш магадгүй шазууртай. Үгүй би чи яг шазууртай л та. Гэхдээ явахгүй хаа. Гайгүй ш уулна. Мэдгүй наа. За тэр яг 9986 яа хүн рүү ингээд энэ яг. Энэ сэдв уус чиний сэдв. 9986 1045 дугаар тэний өмнөлттэй. Сайхан залгаж болох уу гэсэн бах юм. Залгаарай. Залгаад орж ирээд өөрийнхөө турж исэн, таргалж исэн. Хамгийн дээд нь хэдэн килограмм хүрж исэн, доошоо хэдэн килограмм хүрж исэн. Тэр талаараа бидэнтэй хуваалцаарай. Доошоо бол нэр замбраагүй юм биш. Би ч бүр 3 кг хүрж исэн шүү дээ. Ах, бүр бүх юм гэхэд 3 кг-тай байлаа шүү дээ. Тэрнээс хойш огцсон явсан шүү. Бүх юмны эхлэл болохоо шууд 6 мургаа болоод бүр амар явсан шүү. Би бүр нэлээд бандгар байсан шүү нэрээ. Бүр нэлээд бандгар. Бараг 6 7 шууд 3 хил төрөөл тэгэл бараг маргаашнаас нь 7 хил болоо. Энэ айгуу дураараа шүү. За одоо жишээлх юм бол эмэгтэйчүүдэд гадны нөлөөлөл бас ингээд тодорхой хэмжээнд орж ирдэг байхгүй юу? Хин нэг нь ёо чи одоо өөртөө ч харчаатай байгаа чи тураач эсвэл чи бүр ингээд би муутай юм шиг харагдаад юм баг таргалаач гэдэг үгнүүд эсвэл ингээд гэртэл ингээд суугаал ингээд таргалаалах юм гэдэг ч юм уу те иймэрхүү үгнүүд эмэгтэйчүүдэд бас айгүйх нөлөөлж байгаа байхгүй эрчүүдэд яадаг болоо сайхнаа юу гэнэ сайн шууд шүү эрчүүдийн одоо турах ч гэдэг юм уу таргалах ч гэдэг юм уу ийм нөхцөлд ямар нэгэн байдлаар гадны хүний нөлөө ингэж орж ирдэг болов үг орно шүү дээ. За яаж юм? Одоо нөгөө манай нэг өөр нэг байгууллага цугаад байсан найз маань наваг нэг өдөр аягүй муухаар хэлсэн байхгүй юу? Гүцээг онжуулаад гээд. Хай. Тэгээ нэг баяр дээр
Баяр дээр. Найзуудын тийм нийллэг баяр дээр хэвгүй. За. Тэгэл тэр үг амар над руу орж исэн доо. Тэгээд шууд турсан уу? Нэрээ би чи одоо юу хэлээ нэлээ гэж хараад. Тийм яг нөхцөл байдалд нь амар жоо эвгүй нөхцөл байдал хэлчихэж байгаа учраас улсын дундыг хэлчихэж байгаа учраас амар. Бүр эвгүйс. Үл хөрсөн шиг байгаа тийм. Тэгэхээр хүн нөлөөлж шүү дээ. Хамтран хүмүүс амар нөлөөлдөг юм байна. Одоо манай офис дээр ингээд фитнес явж байгаа жингээ бүр 100 нэмэхээс бүр 90 рүү ахиж байгаа ч юм уу ийм иргэн тойрны залуучууд манай хэд аюу сайн туражин хасаад байгаа байхгүй юу. Тэнгүүт чинь би бас давхар нэрээ би чинь сүртэй жингээ яагаад ингэж болохгүй юм гэдэг чинь тэр мотоцик хажууд хүмүүсээс авдаг. Гэхдээ хүн өөрөө яг авъя л гэж бодсон үед авдаг юм шиг биш. Аха, яг тэгж байгаа. Нөлөөлөд шүү, нөлөөлөд. Бичлэг үзээ, нэг гоё залуучууд хүүхнүүдийн зургийг хараад бидэрсэн мотоцик авдаггүй юм байна. Чи битэр хүүхний зураг хараад авахгүй шүү дээ нөгөө. Битэр чи ирчүүдийн зураг харж л мотивац аав. Эднэр болохоор хүүхнүүдийн зураг харж л мотивац аав. Гайхлаа шүү дээ. Туранхаа хүүхний зураг хараад энэ шиг туранхаа гэж бодд юм болов гэж хэлсэн. Хүй, сайхнаа нэр одоо хэдий хилд байгаа? Би ингэсэн байхгүй юу? За. Улаанбаатар марафонд гүйж үзэх гээд өдөөдөө тэгтээ би чинь тогтмол биш 7 хоногт 3 бэлтгэл хийгээд 7 хоногт 2 өглөөд гүйж юм уу? Заримдаа бүр сүлдээ 1 гүйгээд амжихгүй байгаа. Аха. Тэгэхээр марафонд орох би яг юу нэг бол 82 тэй эсэ. За. Тэгээд марафонд олоход дуусчихж байгаа шүү дээ. 5 сарын энд болоод. Тэгээд би за марафонд орохгүй ч гэсэн тэгээд шууд ингээд гүйлтэй болчихл энэ айгу утгагүй үзэгдэл шүү дээ. Тэгээд хүн марафонд л амьдарч байгаа биш шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд нэг жоохон стресслээр гарчгүйгээд халбаа оржгүйгээд ингэсэн. Тэгээд би яг наадмын хитэнлээ тохон л 6 метр жингээр зөксөд утсан. Би 77 болсон байсан. 5 хил ассан. Тэгээд би нэг баяруудаар ер нь яг энэ миний том баярууд юм ялангуяа цаансар наадам шинжилгээ хийсэн тохиолдол үүдэгдэх байхгүй. Тай. Тэгээ баяр болохоор ч угаасаа нэг шинжил боллоо гэхдээ чинь яг одоо ч гайгүй болчихлоо. Өмнө ингээд би нэг шинжилт орно, хай нэг шинжилт орно. Заримдаа ингээд бүр залгуулаа өдөр болгоо орно. Тэгээд дагаад янз бүрийн юмны хэрэглээ ихсэж штэ. Тэгээд эрэнгүүд буцаад ингээ өөрийгөө бүр дэлбэрдэг. Тэгээ угийн тим нөхцөлд чинь хийж ер нь бол дэглэн болон тасгалын талаар бодож байгаа юм. Шахгүй л байгаа юм чи. Тийм учраас. Тэгээ угаасаа баяраар нэг гоё байж байгаа ш зург хөрөндөө. Тийм штэ бас нэг юм би. Харагдаад тий. Тийм. Гүтээ мүзэтэйгээр дуудуулчихгүй. Надад таарсан биштэй миштэй гэж хэлж штэ. Би энийг бас жоох ингээ зүгүүцмээр байгаа. Тэр нь манай нэг Монголын нэг ах байд юм аа. Ингээд юу хүүхдийг энд таньдаг. Тэгээ юу яахт чинь бүр юу баг ингээд манай үе юм шиг ингээд харагдах ут тийм ах байхгүй. Тэр хүн ягаад залуу ичвчтэй байгаад ерөөл бүр залуу харагдаад байна тэр гол нас нь угаасаа л тэр жин тахал хөдөлгөөн тэр жингүү байх гэдэг юм. Одоо нурууны суултмуудгаар асуудал чинь жин дагаж явж 2 жилийн өмнөөс үүсчихсэн. Бас нэг юм бидний нэг юугаад юм гэдэг хөдөлгөөн жин гэдэг асуудал юм байна. Зүгээр яг энэ дээр ингээд нэг хитүүлж жоохон шийдэл тал руугаа ярих юм бол асуудлаа олох хэрэгтэй юм. Би болохоор хамгийн их хүнгийн шингэн амар ичвчтэй байсан үед нь одоо жишээл би номид ажилласан юм уу ингээд юунууд уу ягаахгүй. Тэр үед юугаараа ингээд жин бахтай ирүүлээсэн гэдэг хүчин. Тэр үед сургалтын ихцсэн давхар сургалтын одоо өөрсдөө бэлддэг гэсэн байна. Тэнгүүд чинь нөгөө би багшаахийн хажуугаар нь бас нөгөө бас юмнуудаа зохицуулдаг учраас амар хөдөлгөөнтэй 2 давхрын хооронд гүйдэг юм байна. Тэгэхээр офис ажилтаа суудлын ажилтаа хүмүүс ялангуяа бүр хөдөлгөөнөө нэмэгдүүлж ижил юм болж байна. Шалтгаан тэр мөн бол. Одоо нэг инсулины төжирлөгийн янз бүрийн ойлголтууд гараад ирсэн байна шүү дээ. Тэр яг бас нэг удаа баян биш ганц удаа ч гэсэн ер нь үзүүлээд ер нь бидний бие организм ямар онцлогтой гэдэг бас сайн мэдээд ойлгоод тэрэн дээр нэг зөвлөгөө авчвал дараагийн шийдэл амар төхөн юм болов гэж байна. Миний хувьд ерөөсөө хэрэглээ хөдөлгөөн гэдэг хоёр юм идэвхтэй байгаа цагт би яг юм байна. Хэрэглээгээ жоохон багасгаад зүүц хэрэглээгээ багасгаад хөдөлгөөний жоохон нэмээд ер нь бол хоол ундаар бид нар бүр хитит их калори аваад хитит их сахарыг өөртөө аваад байгаа шүү дээ. Тэрийгээ жоохон багасгах яг бодиттой хэрэглээ рүү ороод тэгэл бага аваад тэгэхээр арай нэг утга учиртай зарцуулаад гэх юм шиг.
Одоо жишээлх юм бол сайхна хүний үг бас ингээд сонсож ин л да. Хүний үг сонсдгоо бас хүмүүс эдэн штэ. Гэ чи тарган байна гэ. Бүр янз янзаар эвтэйхэн ч хэллээ, эвгүйгээр ч хэллээ. Ийм хүмүүс бүр ингээд би хаачин ч хүртэл болохоо байлаа гэж байгаа боловч үг авдаггүй ийм төрлийн хүмүүс эдэн ш. За яавал гэж тэгэл бараг л ганц л амьдрын штэ ч гэдэг юм уу те. Иймэрхүү хүмүүстэй хэрэг таарлаж исэн. Гайгүй юу? Гайгүй. Яг би ингээд өмнө найзтайгаа ингээд буцаадахгүй яг жигтэйсээ ингээд Instagram-ээр хэлстэйсгүй богино бичлэгүүдийг үзүүлээд байхгүй. Аха. Тэгээ миний нэг songs style одоо GSI юу вэ? Жижиг хэрэглэгчсэн ингээд эрүүл мэндийн асуудлаас болоод тураад тэгээд бүр ингээд пит болсон байхгүй пит. Багсууд болсон бүдүүн залуу хийж байгаа л. Тэгэнгүүт тэр битэй хүмүүстэр би яг ойлгохгүй байхгүй. Амар тарган биш. Үгүй. Тэр ингээд найзуудтай ингээд үзүүлээд энэ ахыг харалт энэ чи бидрээс ах гээл амар ингээд үзүүлдэг байсан. Тэрэнд бол хүмүүс мөтөрт ингээд авахгүй байгаа тох. Тэр хамгийн гол юм тэр хүн өөр дээр үгүй том асуудал гарч ирж байна. Өөрийгөө хүлийн зөвшөөрөх хэрэгтэй тий. Эмчид үзүүлэнгүүтээ худлаа онш эмчтэйг нийлж хагаад пранктаад худлаа онш хилчмээр юм шүү. Тийм. Тэгээд хилчсэн үед бас жоохон харилцааны техник дээр ашиглах хэрэгтэй юм шиг. Аа гонхтой харцаар мэдрүү ингээ харж марч. Чи тоо хоёр бүр алах нэ. Одоо заяаг одоо бүтэн шийдвэрэнд оруулгуудаа баясаатай хуйлдаад эмчтэй нь хуйлдангуудаа заяа мэн чи идэгшгүй юм яачлаа да. Солиотой юм бэ За одоо на жингээл хаяхгүй бол ганц л гарцсан. Үгүй гэхдээ жингээ хай гэвэл заяас очоос төмөр мөргөл бокс мокс игээл. Эркагийн ярьж байгаа шиг бол биш шүү дээ сайхнаа мэдж байгаа сте. Тэгнэ сте. Тэгээ ер нь бол зүгээр мадарж байгаа болохоос үнэн дөхөн шүү дээ. Зарим хүн болохоор ингээд зүгээр хэлэхээр ингээд тоохгүй байгаа. Тоохгүй бид нэр тоохгүй шүү. Тэр бүр нэг юм хувцаар ингэж одоо юу. Тий аминд нь тоож яаж тий. Би тэр айтем байт амар нөлөөлдөг шүү дээ ингээд. Яг нүдрөө харж байгаа мангар болон астаар хараад тий. Яа. Та хүмүүс гээл. Тий. Хөөсөдөө чивж. Хөөе, сайхнаа бас ийм байвал яг хаа ганц би хүмүүстэй ингээд нэг охинтой болцсон чинь нөгөө охин ингээд пранктсан заяа найзууд нь бас. Нөгөө охин те би бүдүүн үнтэй үерхдгүү гэд яваад гिचвэл сэтгэл готролд оронгуудаа амар фитнес хийх болов. Тэр хүн жоо батгүй юм байв, шатсан байв шүү дээ. Хүнээс нь шалтгаалсан. Бүр готронгоо болоод бүр улам дэлбэрээд яваад гिच хүн байх л юм байна те. Тэгээ хүний жоохон хараа жоохон тийм шартаа маягийн юм цуглаад байв. Энэ амар шартаа энэ заяас амар шартаа. Үгүй би маргааш нь сугаасаа эфирт гарч ирэхгүй. Та нар угаасаа эфирээр нэг намайг баг бүдүүн яасан юу гэж хэлчихсэн. Арайчтай нэрээ. Би сайн өглөө шүү дээ амар. Тий. Бүдүүн бол биш те. Ер нь бүдүүрх зам руугаа л явж байгаа. За яг сайхнаа ингээ би бодчихё. Баярлалаа сайхнаа. За баяр. Өдрөөс сайхнаа. Маш тодорхой хэлж штэ. Заяа бүдүүн биш шүү хөөе гэдэг. За. Бүдүүн гэдэг бол яг бүдүүн штэ. За тэр яах вэ? Чи бол тарган би байхгүй. бол би эрката дахиж ярихгүй. Гэхдээ ийм хөөе. Заяа бас нэг юм байна. Манай монголчууд ер нь бол хараа жоохон моралик байх нэг тийм байгалыг хөгдөлтэй шүү. Яг тэгэхээр бид нар чи өвөл гэж нэг амар үлрэлээр явдаг байхгүй. Тийм учраас бидний бие онцлогч өөрөө даарахгүй тулд угаасаа ингэж нэмэлтээр ингэж жоохон ингэж хоримтлуулах тийм хандлагатай байхгүй. Угаасаа бидний бие өөрөө яг хэвийн амьдрахад л жоохон бомбогаа л эхэлнэ. Тэгэхээр бид нар хэвийнээс арай жоохон мяа амьдрах хэрэгтэй болж байна. Хэвийн амьдрал нэг 10 бууз иддэг бол хэвийнээс жоохон мяа нэг 7 бууз. Харгалах нь амархнуу, турах нь амархнуу гэдэг сэдвээр өнөөдөр ярилцлаа том өрөөндөө. Магадгүй та энэ сэдвийг өдөр болгон том өрөө битгий хэл бүхэл өрөөндөө сонсдог ч гэж магадгүй, ярьдаг ч гэж магадгүй. Өнөөдөр ч гэсэндээ гэтээ нэг зүйлийг бас хэлмээр санагдлаа. Тэрний үехээр хитрхи их ингээд зовлон болгож энийг ингэж дахин гэр бүлийн бүр уур амьсгалыг эвдэх хүрээнд ярих нь нэг өсөндөө гэр бүлийн уур амьсгал тэр чигээрээ турах гэдэг ийм амар хэцүү дарамттай зүйл рүү орчоод идэм бэлээ. Тийм учраас магадгүй энэ асуудал танд л ингээд зориулагдсан таны л асуудал байгаа бол нэг тэр аяараа хамраад болоод ярих бол хэрэггүй байх гэж бодож байна. Тэгээ өөртөө арчаатай амьдралын эрүүл хэм маягтай байх нь
За тэгээд дээрэс нь хамгийн гол нь эрүүл байх нь хамгийн зөв жим байх байхаа гэж бодож байна. Хүүшээ нялх биетэй хүнийг яаж ийна Эрка Дарвана гинэ. Миний наад чинь нялх биетэй үлээ. Нялх хэвээрэл байгаа. Маялаараа зүгээр. Би ч гэсэн нялхаараа л байгаа штэ 42хан настай. За тэгээд нялхаараа л байна. Радиогийн 1-р студид Зүнэг Эрка нялх заяа. Найруулагч Месогийн хамтдаа. Сайхнаа ингэж байна. Миралаг хүмүүстээс давуу тал байна гинэ. За. Миралаг хүмүүсийн хоолны сонголтод итэг гэж байгаа гинэ. Ямар ч байсан тэд нар ямагт амттайг нь л иддэг гин. Тийм За ээ. өнөөдөр хаана юу идэх юм? Ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Бай. Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л авилж мэдэхгүй шүү. Тимэти нэрэ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.